Та Cloud-д адилхан зүйлийг өдөр бүр тайлбарсаар өгнө. Энэ өнгөөр, энэ форматаар, энэ текстээр бич, ингэж бичих, ингэж хийх гэх мэтчлэнгээр. Тэгвэл ганцхан удаа заавар бичиж өгөөд дараа нь ганцхан үг бичээдэл энэ бүх ажлыг шин автоматар дахин хийх боломжтой тийм зүйл байна гэдгийг та мэдэх үү. Энэ бол Cloud-ийн skill гэдэг зүйл. Сайн байцгаана уу? Намайг Саруул гэдэг. За би AI контент бүтээх чиглэлд суралцаад судлаад явж байгаа. Саруул контент нэрээр Instagram болон Facebook, YouTube сувгаараа контентууд хийгээд явж байгаа. Хэрвээ та AI-г судалдаг, суралцдаг, ажил амьдралдаа өдөр тутмынхаа ажилдаа ашиглаж, за бүтээлч байдал болон цаг хугацаагаа хэмнэхийг хүсэж байгаа бол та миний сувгийг дагаад миний суралцаа тэрийг хуваалцсан гэдэг зүйлсүүдийг маань үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд хэрвээ тань таалагдвал миний хуудсуудыг дагаж, follow хийж, subscribe хийгээрэй. За тэгээд өнөөдрийнхөө бичлэг рүү орцгоё. За өнөөдрийнхөө бичлэгээр би Cloud-ийн skill гэж за юу бол за skill-ийг хэрхэн ашиглах, за skill-ийг хэрхэн өөртөө зориулсан өөрийнхөө ажил амьдрал зориулсан тэр skill-ийг хэрхэн бүтээгээд за тэрийг хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй заавар байдлаар хуваалцуулна. За би өөрөө контент бүтээх чиглэлийн хүн гэхдээ skill-ийг бол зөвхөн контент бүтээх дизайнер юу гэдэг те видео энэ чиглэлийн хүмүүс л ашигладаг биш. За skill Cloud-ийн skill гэдэг зүйлийг та ямар ч мэргэжилтэй байсан. За та багш, өмгөөлөгч, хуульч те ямар салбарын хүн байсан та өөрийнхөө ажилд өдөр тутмын ажилдаа skill-ийг ашиглаж болох нэ. Таны ажил дээр ямар нэгэн байдлаар дахин давтагддаг тийм ажлууд байх юм бол та түүнийг skill гэдэг зүйлийн тусламжтайгаар заавар нэг удаа юм заавар бэлдээд Cloud AI дээр skill гэдэг нэг тийм заавар файл бэлдээд хадгалчихна гэсэн үг. Тэрийг л бүгдээрээ skill гэдэг аа. Тэгэхээр skill CMD гэсэн өргөдөлтөй тийм файл байгаа. За тэр файл маань name, description, instruction гэсэн гурван хэсгээс бүрддэг тийм файл байгаа. За skill-ийг хэрхэн хийгээд те skill-ийг Cloud-тай хамтраад хэрхэн бүтээгээд тэрийг хэрхэн ашиглах талаар одоо бүдэ турш үзье. За skill-ийг бүтээхэд бол мэдээж та Cloud AI руу орно. За Cloud AI руу орсны дараа яг гэхээр customize гэдэг энэ хэсэг рүү орох хэрэгтэй. Энэ дээр skill гэсэн хэсэг үндэм үү. За энэ skill хэсэг рүү дараад ороод за энд байгаа хэрвээ та өмнө skill үүсгэжсэн бол таны skill-үүд энэ багт ингээд харагдаж байна. За шинээр skill үүсгэхийн тулд энэ нэмэлт тэмдэг дээр дараад add skill гэдээ орох хэрэгтэй. За тэгвэл энэ create skill дээр дарж ороод create with Cloud гэдгийг сонгочих хэрэгтэй. За write skill instructions гэдэг энэ хэсэг. За энэ дээр болохоор бүгдээрээ ингээд гараар өөрөө бичиж заавраар бичиж өгөх болохоор миний энэ skill-ийг юу хийдэг, яадаг гэдгийг заавраар бичиж өгнө. Харин create with Cloud гэвэл Cloud-тай хамтраад үүсгэх учраас энэ нь илүү амар байдаг. Тийм болохоор бүгдээрээ create with Cloud гэдэг рүү дараад орчих. За тэгвэл автоматар нэг юм текст гараад ирж байгаа. За энэ нь болохоор одоо энэ текстийг нь бүгдээрээ за let's create a skill together. За энэ skill-ийн одоо нэг skill creator гэдэг Cloud дотор болохоор энэ skill-үүдийг үүсгэж байгаа. Skill creator гэдэг skill-үүд байна. Skill-үүд байхгүй. Skill-ийг үүсгэдэг skill гэж ойлгож байгаа. Тэгэхээр тэр за энэ нь болохоор цаанаасаа ингээ Cloud дотор өөрөө байж идэг skill creator гэдэг. За энийг ямар нэгэн суулгах бүгд үүсгэх шаардлагагүй. Тэгэхээр одоо энэ гарч иж байгаа текст маань юу гэж өгнөхээр за энэ skill creator skill-ийг ашиглаад за хамтдаа ингээд skill бүтээе л гэж байгаа. Тэгэхээр эхлээд надаас болохоор ингээд юу хэрэгтэйг маань одоо тэр skill-ийг бүтээхэд одоо ямар мэдээллүүд чамд хэрэгтэй гэдгийг одоо надаас асуугаарай гэсэн утгатай зүйлийг Cloud-д хэлж байгаа. За тэгэхээр энэ текстийг болохоор бүгдээрээ шууд зүгээр хэвээрнүүдээ шууд цааш нь энэ дээрээ дарахад үргэлжлүүлье. За Cloud бол одоо ингээд тантай ярилцаад шууд хариу үзүүлээл танаас хэрэгтэй мэдээлэлүүд өөрөө асууж аваад өөрөө хариулаад явчихна. Тийм болохоор шууд тэгээд зааврыг нь дагаад та асуултууд нь хариулаад явчих хэрэгтэй. За одоо энэ дэр шинэ skill юу хийх ёстойг хэлж өгнө үү? Ямар ажлыг автоматжуулахыг хүсэж байна вэ гэнэ. За тэгвэл за би энэ урьдчилаад энэ бичгмаа бичсэн байгаа цагийн өнгөөднөөс. За ингээд тодорхой ингийн бичээд өгөх хэрэгтэй. За миний хүсэж байгаа зүйл болохоор одоо би Cloud-д зориулсан skill үүсгэмээр байна. За миний ажил болохоор би за дизайнер хүн гэж бичсэн байгаа. За надад хүссэн бүтээгдэхүүний зураг ингээд аплод хийгээд оруулахад за би зураг аплод хийгээд оруулахад тухайн бүтээгдэхүүн зориулаад 3 төрлийн мэргэжлийн постэр зураг үүсгэх, prompt бэлдэж өгөх тийм skill хэрэгтэй байна гэдэг. Ямар ч гэдэг нь хүссэн бүтээгдэхүүний зурагтай ямар ч чиглэлийн бүтээгдэхүүн байж болно. Тэр нь одоо гоо сайхан, хүнс, тэ барилга байгууламж ямар ч зүйлийн тийм бүтээгдэхүүн байж болно. За тэр зургаа би аплод хийгээд өгөнгөт буцаагаад надад 3 төрлийн тийм prompt 3 төрлийн зураг үүсгэх тийм prompt бэлдэж өгнө гэсэн үг. Тэгэл би тэрийг нь ChatGPT Gemini руу оруулаад зураг үүсгэж аваад тэгээд постэр дизайн дээр ашиглаж болох. Тим зорилтоор энэ бол хэрэглэх гэдэг. За би өөрийнхөө нэг мэрэгжилтэй өөрийнхөө юутай холбоотойгоор өдөр тутмын амьдралд хэрэглээтэйгээ холбоотойгоор ингээд тайлбарлаж байна. За та ямар ч мэрэгжлийн хүн байсан миний одоо энэ дээр бичсэн энэ яг ихний сая орсон зааврын дагуу ингэж оронгуудаа яг одоо шинэ skill юу хийх ёстой хэлж өгнө үү? Ямар ажлыг автоматжуулахыг хүсэж байна гэдэг ингээд асуултанд нь та одоо миний информатик харж байгаа. Зүгээр за миний ажил гэж байгаа жишээ нь те би одоо энэ багш мэрэгжилтэй би ийм хүсэж байна. Надад энэ ажлыг автоматжуулах хэрэгтэй байна гэдэг оронд ингээд бичиж өгч байна шүү дээ. Тэгээд хүсэлт гэдэг хэсэгтэр бол энийг баг өөрчлөх шаардлагагүй те. Надаас хэрэгтэй асуултуудаа асуугаад миний ажлын дүрм стандартыг олгоод бэлэн skills-ийг MD файл бичиж өгөөч гэдэг.
За энэ skills.emd файл гэдэг нь болохоор түрүү хэлсэн те. Энэ зүгээр нэг файлынх нь нэр болохоос энэ бол нэг тийм зуртай бит ачуулдаг л өөр энэ skill.emd ойлгохгүй. За ингэ чинь. За төр зур бичлэгийн дасгалт болъё. За энэ дээр гарчаа subscribe button та бүхэн дараад бичлэгээ үзээрэй. Нийт үзэж байгаа хүмүүсийн маань баг 4-5% нь л subscribe дараад байна шүү. Тийм болохоор та бүхэн маань намайг дэмжиж бас subscribe хийгээд лайк дараад бас комент сэтгэлдээ үлдээгээрэй. За одоо бичлэгээ үргэлжлүүлээд үзье. За тэгээ бүгд ингээд цаашлаа үргэлжлүүлээд арч чинь. За ингэж сайн байна. Skill бичгийн өмнө таны ажлын дүрм стандартыг сайн олох хэрэгтэй. Хэдэн чухал асуулт асуумаар байна гэнэ. За постерын төлөв та 3 төрлийн постер гэж хэлсэн. Тэдгээр нь юу вэ? Жишээ нь одоо за минималист юм цэвэр арын дэвсгэртэй студийн зураг байх уу, байгаль эсвэл орчин эсвэл typographic text давхарсан дизайн постер гэнэ. За эсвэл таны дизайны ажилд өөр тогтсон 3 төрөл байдгүй гэнэ. За тэгэхээр бүгд одоо энэ дэр ингэж чеклэх юм төрлөөс сонголтуудаар ороод байгаа байхгүй. Постерын 3 төрөл нь юу явах вэ гэхээр за би зураг оруулан уучлаад ингээд за cinematic маягийг сонгочихъя. Тэгээд life style орчныг сонгочихъя. Тэгээд student style 3 төрлийг сонгочихъя. За энэ нэмэлтээр энэ дэр ингээд өөрийн хүссэн юугаас бичих болох юм шүү. Ямар төрлөө юм байхыг за би одоо энэ 3-ыг сонгоод next дарчъя. За постерын хэмжээ харьцаа ямар байх вэ гэнэ. За ийм харьцаанууд нь байна. За би энэ Instagram зурж байгаа Instagram-ын хэмжээг сонгочихъя. За тэгээд prompt ямар энэ зураг хэрэгсэл зориулах вэ? За GPT image байна. За би хит хэдийн хэрэгсэл гэдгийг сонгоч. За ингээд надаас асуулт асуугаад ерөөдөө ингээ хамтдаа л энэ чинь хийгээ яваад шүү дээ. За ямар хэрэгсэл зориулсан prompt гарах вэ? GPT image за би энэ дээр надад нэмэлтээр Google nano banana зургийн модель гэдэг нэмээд өгч. За тэгээд prompt хэл ямар байх вэ гэмт за англи хэл дээр зөвхөн англи хэл дээр байж болно. За монгол англи хоёуланг нь. За монгол англи хоёуланг сонгочихлоо тэ. Гараад дээр харж байгаа бас. Бүтээгдэхүүний төрлүүд ямар байх вэ гэх юм одоо бүх төрлийн бүтээгдэхүүн гэдгийг сонгочихъя. Янз бүрийн бүтээгдэхүүн байгаа юм чинь. Хэрвээ та тухаас нэг бүтээгдэхүүний дээр ажилладаг танаа за байгууллага тэ ямар нэгэн бүтээгдэхүүн дээр ажилладаг тэрийг бас сонгоод өгчнээс бол энэ дээр бичээд өгсөн ч болно шүү дээ. Зөвхөн танаа өөрсдийнхөө тэр бүтээгдэхүүн зориулаад ашиглах скил гаргаж байгаа гэсэн. Миний болохоор ерөнхий олон төрлийн тийм постерын зураг гаргах шаардлагатай өсвөрөөс бүх төрлийн бүтээгдэхүүнийг сонгочихъя. За ингээд ийм бүгнийг хийх нэг цаг орохгүй зүгээр л. За сүүлийн хэд асуулт байна л гэж байна. За энд нь хариуллаад бүгдээрээ ямар үр дүн гарах нь харцгаая. За клиентийн брендийн мэдээлэл өнгө нэр стайл өгдөгөө prompt тусах хэрэгтэй юу гэнэ. Энэ одоо үйлчлүүлэгчийнхаа нэг клиентаас өгч байгаа шаардлага байж болно те. За тэгэхээр би зөвхөн бүтээгдэхүүн зураг ашиглана гэдгийг сонгочих. Одоо тийм брендийн өнгө. Тэгээд Монгол нэмэх англи хэлсүүдийг яаж зохион байгуулах вэ? Монгол тайлбартаа тэгээд prompt нь англи дээр. За англи prompt-аа хайлбарлах англи хэл дээр байвал зүгээр өдөг. Тэгээд prompt-ийн талаарх одоо ерөнхий тайлбарыг нь одоо энэ prompt юуны талаар өгүүлж байгаа гэдгийг нь одоо ерөнхий тайлбарыг нь болохоор монгол хэл дээр авчи тэ. Тэгээ монгол тайлбартаагаар англи prompt гэсэн нэг сонгоч. За prompt-ийг ихэнд нь зааж өгөх. За тийм ээ prompt-ийн GPT with nano banana зориулсан prompt-ийг тусад нь ялгаж гаргах уу гэх. За тусад нь л гаргах шилтэй тэ. Бүх мэдээлэлээ цуглуулж авсны дараагаар cloud маань өөрөө ингэдэг нэ. Миний одоо тэр скиллийг бичих ажилд орсон юм тийм үү. За одоо нэг хэсэг хүлээгдэн. За ингээд миний скиллийн poster prompt designer гэдэг нэртэй юм скил бэлэн боллоо гэнэ. За тэнгууд одоо скиллийн агуулга нь болохоор юу хийх вэ? Бүтээгдэхүүний зураг аплод хийхэд автоматар 6 prompt гаргана. Энэ нь болохоор 3 style, 2 загвар. За cinematic style, lifestyle, за монгол тайлбартай англи prompt ийм харьцаатай юм тийм. За одоо ингээд туршиж үзмээр байна уу? Одоо ямар нэг бүтээгдэхүүний зураг аплод хийвэл скиллийг шууд ажиллуулж үр дүнг харж болно. Тэгээд хэрэг өөрчлөх зүйл байвал prompt-ийн формат, тайлбарын бүтэц, нэмэлт загварыг шууд хийж өгнө. Засаж шинжилье гэнэ. За бүгдээрээ шууд туршиж үзье те. Одоо энэ нэмэлт тэмдэг дээр дарж ороод та энэ дээр дарж орлоо. Add file. За би нэг амтлаг тараг гэдэг энийг тарагны зургийг болоод авсан байгаа. За энийг аплод хийгээд одоо туршиж үзэж болохоор cloud маань ойлгох зөвж байгаа шүү дээ. Ажлынхаа дарааллыг. Хэрвээ зүгээр зураг аплод хийж өгөөд ингээд туршиж үзье. За бүтээгдэхүүний шинжилгээ гэж шүү дээ. Оо за ингээл бүтээгдэхүүний сав баглаа бодол дээр тэр мэдээллийг шууд ингээд үндэслээд бүтээгдэхүүнээ шинжилж штэ. Ийм одоо ийм өнгөтэй ийм амтлаг тэ мэдрэмж нь ийм. За би ихнээс хуулаад ажиллаад үзье төхөө. За промпта хуулж авлаа. За энэ бол тариг савыг тансаг кино маягийн харанхуй орчинд байлгаж премиум мэдрэмж өгнө гэнэ. За энийг би Gemini руу оруулаад за юугаа аплод хийгээд өглөө те. Сая промпт аплод хийж өглөө. Тэгээд бас энэ дээр энэ юм хэмжээд дарж ороод upload files гэдэг рүү ороод энэ дараагийнхаа зургийг бас аплод хийгээд өгчих хэрэгтэй. Тэгээд нэмэлт тэмдэг дээр дарж ороод create image гэдгийг дараад за энэ submit энэ дээр дараад бүгдээ хэсэг хүлээе. За тэгээд энэ prompt болохоор би өөрөө гаргаж бичиж өгөө те. Тэгээд ингээд энэ надад ингээд автоматар гаргаад өгсөн. Тэгээд вау. Ийм гоё гаргаж өгч тээ.
Тэгээ та энэ дээр одоо өөрийн хүснээр энэ дээр текстээ байршуулад ашиглах боломжтой байна. Тэгээ бүтээгдэхүүний постэр. Хоёр тусдаа лайфстайл нь өглөөний гэрийн орчинд байрлуулж хэрэглэгчид өөрсдөө дүрслэх боломж. За энийг бүгд хуулаад туршиж үзье. За энийг бүгд туршиж үзье. Бас л энийг хуулж өгөөд ялгаа авахгүй бүтээгдэхүүн зургийг бас аплод хийж өгөөд тэгээд submit дараал үсгэж байна. Нөгөө нэг хөлбөрөө бас туршиж 3 дахь хөлбөрөө. За 3 дахь тусдаа энэ болохоос цэвэр мэргэжлийн каталог зураг нь e-commerce болно. Хэвлэл мэдээлэл зориулсан гинэ. За энийг копидод үзчихье. Энийг бас энэ дээр control V гэж хуулж авчираад бүтээгдэхүүний зургийг аплод хийж өгөөд за энэ зураг генерate хийж дуусна дараа. Энэ зураг генерate хийж дуусна дараа үсгэн. Оо за галт байгаа нэ өглөөний цай. Яг л нэг бодит хэрглэж байгаа тийм мэдрэмж өгчтэй бодит орчинд байгаа. За дараа нь энийг генерate хийж үзье. За хэсгүүлээд энэ яг л нэг цэвэр мэргэжлийн зүгээр цэвэр студид ингээд авсан юм. Үнэндээ энийг болохоор нэг e-commerce янз бүрийн зүйлд ингээд ашиглаж болохоор юм цэвэрхэн гой зураг үсгэсэмжтэй. За ингээд 3 төрлийн 3 стилийн зураг үүсгэх промпт надад хэлж өглөө. Тэдгэрийг би ингээд Gemini-аар оруулаад ингээд туршаад үзэх тийм үр дүн гаргаж. Туршиж үзээд хэрвээ болж их юм бол за болохгүй бол энэ дээр ямар нэг нэмж асах юм бол энэ команд хэсгээр ингээд ингэж ингээд нэмэлтүүдээ ингээд өгчин. За энэ скил дээр юм дутчих, энэ скил дээр юм нэмья гэвэл энэ дээр ингээд өөрөө бас ингээд шууд яриад тайлбарлаж авч болно. За нэгэнт ингээд туршиж үзээд хэрвээ болж ийн гэж үсэх юм бол за ийш ороод энэ дээр хэсгээр poster prompt designer гэдэг энийг save skill гэж. Тэнгуут энэ маань одоо ингээд save гэдгээд таны юун дээр хадгалах шин за Cloud AI-ийн одоо Cloud AI дээр чинь хадгалагдсан гэсэн үг. Одоо дараа дахин ашиглах боломжтой байдлаар ингээд файл байдлаар хадгалагдсан гэсэн үг. За хэрвээ энэ skill-ээ татаж аваад за өөр аккаунт өөр хүмүүс дамжуулах бол тэ энэ дээр дараа download хийгээд авчна. Тэгээд энэ дээр ингээд оронгууд ийм skill poster prompt design гэсэн ийм файл байна. Энэ файлыг заавал нээж мэж яхам шаардлагагүй за ийм файл болчихно. Тэгээд та энийг болохоор өөр аккаунт дээр ч юм өөр хүмүүс дамжуулж өгөхөр бол ийм файл өгч нөгөөх нь одоо дараа яаж суулгах вэ гэхээр дараа нь customize skills тэгээд энэ дээр нэмэлт дарж ороод create skill гэж ороод upload skill гэдэг дээр дарж ороод саяных файл болоод өгчнэ. Тэнгууд за энэ яг одоо сая бүгд шинээр үүсгээд энэ poster prompt designer гэдэг skill маань одоо компьютерт байгаа юм дээр маань аккаунт дээр маань байгаа учраас энийг одоо байгаа гэж гарчаад байна. Тэгэхээр юм болохоор одоо бүгдээ cancel-ийг гарчи суудсан байгаа учраас ингээд шаардлагагүй. Өөр шинэ skill суулгахаар яг сая байдлаар суулгах боломжтой байна. За одоо бүгдээ энэ яг сая skill маань өөр бүтээгдэхүүнээр хэрхэн турших вэ? Өөр бүтээгдэхүүнээр болж ийн үзэх тийг. За би тэнгууд одоо бүтээгдэхүүн зураг аплод хийн тэ. Одоо л ингээд бүтээгдэхүүн зураг аплод хийвэл за би нэг чихвчний зураг аплод хийлээ. Тэнгуудаа одоо та slash дараал poster гэхэл ингээд эндээс ингээд автоматар гараад poster prompt designer. За энэ skill-ээ сонгоо шууд enter дарчин. За одоо ингээд poster reading poster prompt designer skill гэж. За энэ skill-ийг уншиж тэ. Одоо зураг ороод ирэнгүүт энэ skill-ийг уншаад одоо надад зургийг шинжил 6 prompt бэлдээ гэнэ. Яагаад энэ 6 гэдээ гараад байгаа вэ гэхээр нэг стайлыг одоо cinematic стайлыг ChatGPT болон одоо юунд зориулж бэлдээд байгаа тэ. ChatGPT болон Gemini-гийн nano banana модельд зориулж бэлдээд байгаа тэ. За тэгвэл бүгд энийг копиж жагаад Gemini-аар хууллаа. Тэгээд энийг тэмдэгдээд дарж ороод upload files гэж ороод чихвчнийхээ зургаас хамт upload гэдэг өгөх хэрэгтэй шүү. За тэгээд submit дараад хийсгүүлээ. За нөгөө хоёрын бас туршаад үзчихье те ямар уртан гарсан байх нь. Инглээ ап. За upload хийлээ. Нэг ус upload. За энэ generate хийж дуусны дараа энэ төвчтөр маань идэвчтэй байгаа. Ууц. Миний зургийг ийм гоё постерын зураг бэлдээд өгчлөө тэ. Та энд тэгэл өөрийнхөө текстүүдийг хүснээр бичээл Photoshop, Canva юу гэдэг тэ. Програмд оруулж байгаа л бичиж болох нь шүү дээ. За энэ маань ингээд үүсгэж чинь. За 3 дахь хөлбөрийг туршаад үзье. Ингээд юусны хэрэглээд амьдрал дээр тэ. Энд ингээд лаптоп байна. Чихвч маань энэ дэр ингээд за ингээд илүү цэвэрх орчинд цэвэрхэн зүгээр юм студ цагаан гэрэл доор ингээд авсан те. За ийм постерын зураг бэлэн боллоо. За тэгэхээр ингээд ямар ч бүтээгдэхүүн оруулсан туршид үзэхэд бол ажиллаж штэ те. За хэрвээ та хүсэх юм бол бас комент хийсэл одоо миний skill гэж үлдээгээд миний сая бэлдсэн skill-ийг аваад өөрийнхөө cloud руу upload хийж үзээд туршид үзэж бас болно шүү. За өнөөдрийн бичлэгийн хувьд болохоор юм байна. За энэ skill гэдэг зүйлийг та хэрвээ ашиглаа сурч юм бол за өдөр тутмынхаа ажил давтагддаг маш олон давтагддаг тэдгээр ажлуудаа та skill гэдэг ганцхан файл болгож хадгалаад тэгээд дараа нь та тэрийг ганцхан команд бичээд л ингээл өөрийнхөө ажлыг та ингээд автоматжуул болох нэ. Тэгээд өдөр тутмын амьдрал дээр та AI-г ашиглан зас
AI-г ашиглан ажлаа илүү бүтээлж бас цаг хугацаагаа хэмнэх тийм сонирхолтой тийм хүсэлтэй бол та миний сургуулийг дагаад бас миний контентуудыг үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцаая.